Яна нарсмар татмад. Тэгээд одоо яг энэ аппаратыг би гоё хэрэглэнэ. За сайн байцгаана уу? Миний бичлэгийн тавтай морил. За өнөөдрийн бичлэгээр яг та бүхний харж байгаачлан би сая ингээд бүх юм авсан. Сая Black Friday-аас авахуулаад авсан бүх юмнуудаа өрөөд тавьсан байж гин. Онлайнаар ч хийсэн, биеэрээ ч хийсэн, хэсэг боломжоор бүгднгээр нь хичээнгүйлэн хэсэж мөнгө өрсний минь одоо үр дүн ингэ байж гин. Тэгээ бүгдээрээ хамтдаа сайхан unboxing бичлэг хийгээж бодлоо. За тийм натам даагаарай. За юунаас их бүр эхлэе би бүр мэдэхгүй байна. Бүр өөрөө бүр ийм их авсандаж итгэхгүй ингээд шок онцгой сууж байна. Одоо тэгээд бүгдээрээ миний байгуулсан гав биш ээ. Миний гаргасан гав яг хамтдаа гаргасан гав билүү. Миний гийгүүлсэн гав. За миний сайхан дэлгүүр хийсэн үр дүн харцгаая. За хамгийн түрүүнд би юунаас эхлэв гэхээр бүр бодоод байна л да. Хамгийн үнэтэй авсан зүйлээс эхлэе гэж бодлоо. Би бараг энийг бүр бараг жилээс жилүү их бодсон баг заяа. Бараг энэ дэлхий дээр авч байгаа хамгийн сүүлийнх нь хүн чиж би магадгүй. Энэ бол тоос урагч. За энийг бол unboxing хийн гэж авахгүй. Би энэ 7 хоногийн өмнө ирсэн захиалснаас Black Friday-аар захиалаад тэгээд яг 7 хоногийн өмнө ирсэн байхгүй юу. Тэгэхээр аль үшний дадалсан. Гэтэ яг би харуулъя. Энэ ингэж бодлоо. Хосордгон тэгээд энэ хайдалтай. Энэ ингээ хогны дэж байна. Манайх бүр ингээ тоос урагчгүй. Угаасаа бүр энэ дэснээс хойш зорж юусоо тоос урагч аваагүй. Хитэн жил болсон. Тэгээд өмнө байсан тоос урагч болохоор бүр ингээ цэцгэлэн гэж яддаг шүү дээ. Яг цэцгэлээд олсон байхгүй юу. Хогоос хахад энэ байранд нууж очиж гэсэн өөр байранд амьдарч байхдаа хогоос хахад нөгөө хогны үрэл орсон чинь ингээ бараг шинж явах. Яаж ийцэн бөө мэдэн шинж явах юм тоос урагч. Нэр брендинг мэдгүй. Тийм ингээ түшүүл ханд түшүүл тавьсан. Тэгэхээр тэрийг аваад бараг жил гараа хэлсэн гэсэн чинь сая яг хизээ бүр идээд амар манайх тоос урагчгүй. Аягүй болсон. Тэгээд Black Friday хүлээсээр хагаад хүсэн хүлээж Dyson-ийн тоос урагч авсан байгаа. Тэгээд уртаа 4 билүү бүлийн хушуунтай би бүгдийг авчиж тавьсан болчих. Ийм зөөлөн хушуутай тэгээд ингээд нарийн юм сордог. Тэгээд бас бүдэн ийм нарийн ширээ юм сордог бас нэг юм арай юм байна. Ийм хушуутай ярьдаг мэлээ. Тэгээд энэ Dyson-ийн V8 гэдэг цагаар нь тэгээд 400 хэдэлүү 520-оос хямдраад тэгээд яг авсан үнэ болохоор 288 авсан. Тэгэхээр би Монгол мөнгөөр яг одоо зэжиж бож мэдгүй. Бичлэгээ хэлж байгаа юм байна. 288 доллар авсан. Тэгээд бүд авсан. Тэгэхээр одоо яриаг болоо. Манай энэ бүд одоо ингээд жил гармалж байгаа байхгүй юу. Тэгээд яагаад юунд сэтгэл нь хөрөөд жоохон хүүхдтэй ээжиж ийм сайхан бэж цайвармгийн тэгээд нэг хилэн мэлэн зөөлөн металтай бүд авсан бөөмэд. Одоо тэгээд энэ бүр одоо ингээд баг хог болсон заяа. Дээр нь одоо манай хүүхдээ урлагийн бүтээл тэгээд юм хамид жаал ийл гараа наагаал тийм гот ингээл юм хумдуурал одоо нөгөө талын тэр хөлмөл тавьдаг хэсэг нь бол зүгээр 6 минутаас хашаалсан. Тэгээд ингээд амар талтар болсон. Тэгээд яаж угаахаа мэдгүй тэгээд өөрийнхөө талаар угаах гэж чижсэн ч бүр халтартуулаад байгаа. Тийм болохоор энэ бүдэн зүгээр ингээд хаяхаас нааш бүр ингээд авалгүй болсон. Тэгээд Black Friday $1600 нэг амар ялтай шалтай хямдраг байсан. $200 хямдсанаас нэг арсан буйд авсан. Тэрийг ихээр би танилцуулаа. Тэрийг танилцуулсан гэж хэлээ. Бичээрээ нэг юм арсан буйдан авсан байгаа. Юм баруун үтэй. Тэгээд арсан буйд арайгаа гах гэж итгэж чинь тэгээд хүүтэйгээ зөндөө ярьсан чи яхаж битлээ зураарай даа гэт. Дэвтэр дээрээ зураарай. Өөр дэний юм самбар даахгүй тэгээд энэ дээр юусоо дурахгүй таал энэ хан маань эсвэл энэ бүд мөдөн дээр зураад байгаа. Тэгэл ялчул хүүхд болохоор яаж аргаах бараас нэлцэл хэлж байгаа. Тэгээд хүүхдтэй хүмүүс байвал ийм бүдэн авах гээл өстой уучлаарай битгий гэлж би зүлмөрөө та нар юу зүлмөрөө хэлээрээ. Би тэгээд одоо энийг хаяад оронд нь арсан буйдан тэгээд бүр дээрээс нь нөгөө юутай авсан байгаа даатгаллуу. Protection plant авсан байгаа. Тэр нь бас нэг зүйд болон нэмэгдсэн. Тэгээд 4 жил нөгөө батлан даах юм лээ. Идрэл гэмт янз бүрийн ясны урагшлын хамгаалал өнгө тасаж янзлаа солиод өгч юм лээ. Тэгээд тийм дэлгүүрээс тийм бүд авсан байгаа. Тэгээд би ихээр нь танаас санах чивэл би оруулах билээ. За хамгийн үнэтэй бодлоо авсан буудмаас нэгтэй тэргээж дамжаагүй. За тэгээд тэрний дараа чахлын Dyson тоос орж илаа. Тэгээд би хугацаас авсан, гутал авсан. Тэгээд шууд хуцнаас эхэлж бодлоо. Victoria's Secret орсон. Мал ороод яг Black Friday-аар бүх хүмүүс таалцсан барин Victoria's Secret орсон. Тэгээд Pink Victoria's Secret гэж хамт идэж тэгээд ороод тэгсэн чинь Victoria's Secret ямар хэмжээлт авсан байсан бэ гэхээр бүх бараан дээр 25% хэмжээлт авлаа. Тэгээд дээрээс нь $85 дээш худалдаа авалт хийх юм бол энэ tote bag бихин үг гэсэн. Тэгээд $85 дээш худалдаа авалт хийсэн. Тэгээд хамгийн ихний авсан юм болохоор энэ цамц. Энэ цамц. Ийм хоолойтой тэгээд ийм зузаан материалтай. Ийм зузаан материалтай тэгээд одоо энэ өвөл болоод ер нь нэлээд жоохон сэрүүхэн хүйтэн цалтай тийм болохоор ярилцчихгүй ийм цамц авсан байгаа. Тэгээд энэ ягаан утас дотор ингээд би харуулж болохгүй мэдгүй л та. Ямар ч тийм дотор утаснаас Victoria's Secret Pink хоёроос хайлж авсан байгаа $85 гүцэйхэн тулч тээ. Тэгээд бэлгэнд нь баг миний худалдаа хийсэн юмнаас их бэлэг өгсөн заяа. Бэлгийн чаашийн том бэлэг. Тэр нь би ерөөсөө бэлгэн дээр задлах гад яаж чадаагүй юм blanket. Би бүр энийг задалж үзээгүй хэмжээг нь ч мэдгүй. Тэгээд одоо хамтдаа задалж үзье за. Үзүү за. Ямар бүрийн blanket хэмжил гэх юм уу? Хэмжил. Тэгээд зүг задлж байгаа. Энд тэгээд штэ. Би бүр энэ үнийн чанараг юм штэ. Би нэр үнийн цамцны үнийг хямрчих. Энэ штэ. Энэ цамц $42 хямдраад $42 байсан. Тэгээд тэгсэн чинь энэ blanket бүр цамцнаас үнэтэй натанараа $69 95 төгрөг тэгэхээр $70 blanket. Хот Victoria's Secret-ийн $70 blanket хэдүүл одоо нээж харъя. Миний юм шиг айгуу уучлах хаа тэгээд уучлаарай. Энэ айгуу удаан blanket юм шиг байна. Вау. This is тодорхой нэм үгтэй юм цаа. Тэгээ гаднахаа нэм. Ваа энэ бүр ямар хөрхөн бант ихтэй. Victoria's Secret гэсэн шиг юм бант гэх айгуу халуухан юм аа тийм өнгө юм харцал та. Хэр том юм бол би босоод харъя. Яа. Гүшин унчаад байна гэд. Тэгмдгүй ч тийм том blanket намайг олвол ингээд ёо. Намайг олвол ингээд бүтээж хэрэл blanket биш юм аа. Баятуулхан. Кино бүдэн дээр гоё кино шинэ бүдэн гарах хэлээд бүдэн дээр кино үзээл blanket нэмрүүл хэвтгэнэ штэ. За тийм. За тэгээд tote bag-ийг нэг л харцгаая. Бэлгийн дэрсэн tote bag юм.
Ваа би ерөөсөө нэг та нартай ингээд хамт задлах гад ерөөсөө задлж үзег байхгүй. Тэгсэн чинь ямар гоё нараа шиг тийм их тийм бүр ингээд бэлтаад шин. Бүр ингээд холоос сайн гоё харагдсан юм нараа. Вау. Тэгээд цахилгаан бата өдний цахилгаан юм. Цахилгаан тэгээд нэлийн том. Ийм амар том. Энийг тэгээ юун дээр өмсдөг юм бол надаа ерөөсөө ийм би өмнө хэзээ ч ерөөсөө ийм төвд байг гарч үзээгүй. Юун дээр өмсдөг юм бол ийм загвартай төвд байгийг. Тэр ингээд шигтгэм ихтэй. Тэгээ Victoria's Secret гэхэр чинь нэг тийм дотор хутсан. Дотор хуттайгаа зөвхөн ингээд өөр юм яах вэ? Бич дээр ингээд далайн хэрэг дээр ингээд дотор хутаа өмссөн. Тэгсэн юм хар юм өмссөн гэж байгаа юм. Би ерөөсөө төвд байгны хүн биш юм байна. Энийг хэрвээ юун дээр яаж өмсөхийг мэддэг хүн байвал зөвлөж бичээрэй. Би бол мэдгүй мэн. Хэзээ яаж өгөх гэж мэдгүй. За энийг ич тавьчих. За Victoria's Secret бол ингээд дуслаа. Энэ дотор ганцхан receipt нь л үлдлээ. За ийшээ тавьчих. За тэгээд дараагийн миний бүр хамгийн авсандаа бас амар happy байгаа зүйл бол бутал байгаа. Dr. Martens. Ямар завар нэг хэлэхээр штэ. Ийм. Оо. Бозаалтай тэг үдээсгүй. Ийм готлээ. Энэ болохоор бас яг Black Friday-гээр мал дотор явж авсан. $185-аас $135 болсон байгаа. Би бүр марччих. 135 яа 135 болсон. Тэгээ би нэг удаа өмссөн тэсгүй тэгээ буцаад ингэ хийсэн. Тэгээ амар холгож илээ өсгийг одоо миний өсгий бол бүр ингэ арчлан тэр чигээр амар өвчөрсөн байгаа. Тэгээ уг нь дэлгүүрийнх нь хүн нөгөө нэг энэ одоо холгалтын ингээ хамгаалах одоо юм энэ чанга байгаа зүйлийн брейк хийх нэг тийм амьс дарсан заяа. Өөр Martens дотор тийм амьс байдаг. Амьс гэдэг юм лээ. Тэр амьс нь бүр $22 амар үнэтэй. Гэтэ яг Black Friday-гийн хямраад $10 болсон байсан л та. Тэгээ за тэгвэл угаасаа Martens-ийг амар холгодгийг мэддэг ахгүй юу? Мэддэг болохоор тийм амьс санал болгоод тэрийг амар рекламдал. Тийм юм гэдэг харна авсан чинь no тэр амьс хэдий битгий аваарай. Тэр амьс шивэртүүлээд илээ шүү. Тэр хэрвээ Martens-д ажиллах хүн үзчихвэл юу жил намайг үтгтээ. Шивэртүүлж илээ. Тэгээд ерөөсөө тийм лаг энэ холхоос сэргийлж байгаа амьд бол биш ээ намайг зүгээр хэлсэн байлээ. Martens заахан үнэхээр амьд дээр хүртэл мөнгө хийгээд ахын сонио. Яагаад? Тэ. Би бүшэнээс үнэтэй хасна мартсан байх өөрөө. Энэ юу вэ? Оролт гэсэн юм. Амар удаж ирсэн. Яг баг сар гарч ирж байгаа. Энэ одоо оролт юм хата. Oh no. Би санчлаа нараа. Гидэр. Энэ олон үнэтэй юм. Би одоо юу гэсэн юм. Гидэр. Яг өвөл болохоор өмсөн гэдэг энэ хараа ийм олон. Вау. За би бүр гангараад өчөж ийнараа. Яг Martens-ын дээрээ дээгүүрээ ингэж жоохон гаргаад өмсгөр. Гэтэ энэ материал нь бол нэр үнэхээр уучлаарай нэраа. Хараа сайн мэддэхгүй л амар нэг тийм муухай полиестер юу мэр юм дээ. Нэг тийм муухай материал энэ. Шин юм нөгөө хямдхан материалыг мэддэг хүмүүс энэ нэг тийм материал нэ шүү. Яа гэтэ яг 1-2 удаа амьс биш зүгээр гидэр юм чинь өмсөхөд бол зүгээр л юм шүү. Энийг олон өнгөөр. За би энэ дээр гоё Martens өмсөөд тэгээ дээрээс нь цацаа өмсөөд тэгээд энийг өмсөөд би гоё лук бүрдүүлнэ би. За өөр захиаллаа. Энэ одоо хамтаа захиалсан байна. Тооч мочтой. Зөндөө ингээд зүгээр ингээд харж агаад мэддэггүй сагслагдсан. Тэгээд аргадаа захиалчдаг үү дээ. Йоо, энийг сонголгож байна. Ингэж аваад байна. Хамтаа? No. За. Тийм ээ. Би бүр аль одоо үйл авч байгаа юм чинь ингээд яг малхаанууд харж байсан тэрнээс л нэгийг өөртөө авсан юм шиг. Энэ бүр амар хөөрхөн нараа. Энэ гидрийг $3 авсан баг гэж би санаж чинь. Би шэйнээс нэг тийм үнэтэй юм болохгүй л угаасаа би юм чинь. Энэ малгай бүр амар хөөрхөн мэд хөө нараа. Энд хөөрхөн товчтой. Ороод зүг хэрэггүй гэж харагдаж байна. Дөнгөж мөнгөн бүр so cute. Материал гэсэн нэг тийм муухай материал биш үү? Нэг тийм даун хэс гэх юм уу нэг тийм гоё материал нь. Яна би одоо ингэ алтсан ядчих. За ийм малгайсан байна. Энэ малгайг би за бичлэгээ дэлгэх чахта өмнө ухаад оруулаа. Одоо нэр үнэхээр санахгүй байна. Хидэр авснаа. Юу авсан санахгүй юм чинь. Хидэр авснаа яа санахгүй тий. За энэ малгайг ийшээ тавьчих. За ингэж прап хийх юм байна. Энэ одоо нохооны юу авсан юм хата би. Юу байснаа санчлаа. Энэ нөгөө нэг мөр тэгшлэгч. Энэ нөгөө би ажил дээр ингээд амар суугаа ажил хийдэг байхгүй. Тэгээд надад мөр тэгшлэгч хэрэгтэй. Гэж одоо авсан юм. Энийг одоо яаж таа? Би дүүж чадах юм бол. Тэгээд амар энэ бүр $1 гэж хэлсэн байна. Энэ мөр тэгшлэгч. Shit. Ингээд зүудх юм байна. Ингээд мөрчин тэгшрэн. Би одоо энийг зүгээр уурхаа мөр ингээд тэгшрэн гэж бодсон байх та. Тэгшрэн гэж бодсон байх. Яа би. Ямарч нэмэрэл. Ингээд хүмүүс нэмэртэй ч юм уу. Би одоо мөнгө үрж ядсан. Ядсан бэ мөнгө ядчих мөнгө үрж ядсан юм шиг бүлтэн $1 ийм хогийн авсан бах юм. За одоо зүгээр. Одоо авсан юм чи хэрэглэтгэн тем манайхаа.
Энд яа мөр төшлөө та нар над чинь ингээд бүтээ цугаад идэг бол мөрөө яаж тэсэлдэг вэ? Энийг бол би баг ингээд тасгал хийж юм шүү. 1 2 гэж байна. Би хамгийн анх удаа энэ дэлгүүрээс юм авч байна. Яг манай ажлын хэсэг талын Авициягийн дэлгүүрээд байхгүй. Тэгээд ингээд охтууд амар том дүүрэн ингээл энэ дэлгүүрээс юм дагаад идэг. Тэгээд яг ороод харахаар энэ дэлгүүр зүгээр нэг үнд нь $100 130 эд мэдгээл нэг цамц бодолк нь л $70-80 гэдэг аюу үнэтэй дэлгүүр байдаг. Миний хувьд үнэтэй дэлгүүр байдаг шүү. Бусад хүмүүс мэдгүй. Миний хувьд л амар үнэтэй дэлгүүр. Тэгээд бүр бүсэн хүлээж яг сая Black Friday-ээр хямдарсан байсан. Тийм болохоор ороод нэг өмд нэг цамц авсан байгаа. Тэгээд энэ нөгөө нэг яг миний өмсдөг size дэлгүүрээр дааг байхгүй. Тэгээд би онлайнаар захиалсан болохоор одоо хэдүүлээ try хийж үзье. Яа ийм логотой амар гоё. Охтууд бүр ингээл амар том дэлгүүр ингээл. Би юм ачлаа гэх. Арич би юм ачлаа гэх нэг явдгүй л дээ. Би ингээд Авицаас юм авсан шүү гэх нэг харах гав шиг. Өөр хөрмөр яадаг. Тэгээд би яаж яах нэг тийм хатаах юм уу? Тэгээд көсөөлсөн дэлгүүрээс юм авсан задлах чинь. Тадаа. Өмд. Та надад бол юу ч ийм өнгөтэй өмд байхгүй заяа. Ийм өнгөтэй ийм стайлтай. Би энийг шууд өмсөд харуулъя. Бүр ингээд юу ч өмсөөх юм шиг. Тэм гоё зөөлхөн нэг тийм би тэм гоё сууж байгаа материалтай. Тэгээд одоо энэ хүүдэрсэн болохоор би албаар ийм бараан өнгийн джинс сонгосон. Тийм high waist хөлсөстэй шиг авсан. Тэгээд ингээд жоохон суул доош нь ийм өмд байгаа. Цамцын. Гэтэ энэ цамцыг нэг тийм доороо нэг юб мөхнөр л өмсөе гэж бодож авсан. Энэ өмдөн дээр зочны та нар надад хэлээд өгч. Энэ өмдөн дээр арай тохгүй нүү. Би жоохон холдож зогсов уу? Яа нэг юмрхүү. Мэдгүй. Би өөрөө яж яхад харамт талаарсан харж чадахгүй л. За тэгээд энэ цамц бол амар материал надад амар таалагдсан цамц. Би гоё юб өндөр өмсөе гэж бодож байна. Та нар юу гэж бодож байна? За тэгээд дахиад нэг юм ноосон цамцаа тэрийг өмсөж харал. Ийм зүгээр энийг талтаж. Ийм зүгээр ноосон материалтай. Энийг $20 авсан баха. $21 ч илүү амар хэмжсэн байсан. Тэгээ материал амар гоё. Тэгээд дулаахан. Энийг бас юб өндөр өмснө л гэж бодсон. Тэгсээр би юб ерөөс аваагүй. Юб өндөр өмснө гэж бодож 2 цамц авчаад ерөөс юб аваагүй. Аюу сонь байгаа. Бодолч авсан. Энэ нөгөө Skims гэдэг брэнд гэдэг штеп. Тэрэн дээр бас хямдарсан байсан. Хямдраад энэ чинь $32 болсон байлгүй. Материал нь амар гоё санагдсан. Ийм гоё даавуу тэгсэрний бийд бас аюу гоё сууж өгчсөн ч тийм. Ийм цамц авсан. Ингэрэн ийм задгаа. Тэгээд ийм аюу эмхтэлэг дөрвөлж ингэртэй. Энийг өмсч үзлээ. Бас Авицаас авсан дараагийн цамц бол ийм цамц юм. Тэгээд би нөгөө ажил дээр ийм хар хувц өмсдөг болохоор хар ийм цамц авъя гэж бодсон байхгүй. Зүгээр ингийн дандаа хар бодолг хар хүүд өмсөж чахаар арай эмхтэлэг цамц авъя гэж бодоод ийм цамц авсан гэсэн чинь амар задгаа санагдаад тахын. Та нар юу гэж бодчих. Амар арай тийм задгаа юм уу? Тэгээд ингээд би барьсан. Тэгээд энэ бод яахгүй юу? Тэгэхээр суул өмдөн дээр өгнө зүгээр л юм шиг санагдсан чинь санагдаж бодож авсан чинь арай задгаа санагдаад тахын. Тэгээд дээрээс нь бүдүүн харагдаад. Бүдүүн харагдаж байгаа. Би бол өөрөө бүдүүн чинь бүдүүн харагдах л та тийм мэдгүй. За тийм ээ. Хувцнууд бол юм гэж дуслаа. Энэ цамц гэдэг мэдгүй. Амар тийм нэг өөргөө эмгтэл юм мэдээд байгаа юм. Яг уу. Ингээд танаас ингэж юм байна. Тэгэхгүй танаас ингэж юм санагдаад байгаа юм тийм эмгтэл мэдрээд өөргөө. I don't know. Энийг тийм бутааж бол болох хаа. Ядаж бүр буцаахгүй маа гэхэд арай өөр загвараар солилцвол болох гэж бодож байна. Танаас амар эмгтэлэг мэдгээд гэж бихэл өсмсөн ингэж мингээл би амар тийм хот гэж мингээл яана бүр ингээ галзуулаа. За ингээ миний өснүүд юу нь бол баг ингээ дадлаа дуслаа. Тэгээд оролт авсан. Энэ оролт бол H&M-ээс $13 авсан оролт. Ямар хөрхөн. Йоо ингрээр юм оруулсан ч арай дэжгүй. Нара энэ оролт ингээ гоё тий. Хин $13 гэхгүй. Нараач ийм гоё төлөв. Энэ оролт бүр амар гоё. Энэ оролтойгоо хослуулаад ийм өмд авах юм байна. Яа нэг өтөөний шунд нэр үнэхээр дийлдэхгүй тий. Тэгээд оролт бол ийм гоё оролт авсан. Тэгээ гүрдэг гэсэн байгаа. Гүрдэг бол зүгээр ийм H&M-ээс авсан. Энэ гүрдэг бол $36 лөө $40 гэж лөө. Энэ гүрдэг бол айдуулын өмдөө. Ийм байна. Монголыг бодвол хүүд юм биш лээ. Тэгтэл жоохон санаатай. Тэгээд тэр өвлийг бол давчаар зүгээр ийм хямдхан гүрдэг авсан. Угаасаа нэг л өвл өмсөд тэгээд болох юм чинь гэж одоо тэгээд ийм $36 лөө $38 лөө авсан гүрдэг. Миний бүр хам хатаад байна нэг усууч. За одоо миний баг авсан юмуд ингээд баг яана дуусаагүй шүү дээ. Дахиад энэ Amazon-ы бокстой юм биш. Энэ дэлхий дээрх эмэгтэйчүүдийн хамгийн сүүлд орж байгаа худалдаа авалт. Тэгээд YouTube-ийн бичлэгэн дээр урлаад миг авсан энийг бол аль үшин ингээд үзсэн байгаа. Энд DJI миг бүр амар үнэтэй гэдэг юм лээ. Ийм 2 ширхтээ. За нийтдээ тоотал нь 3 пистэй миг ин $344 бил $334. Амар унтаагаад тэгээ би ийм зүгээр ийм 2 пистэй авсан. Энэ болохоор дун хитралаа би бас үнийг марччихжээ. Оруулна. Тэгээд энийг болохоор ийм гар би нэг ихтэй жоохон авсан да. Жоохон харамсчихлээ. Надад бол нэг хэрэглэг баха. Зүгээр нэг ийм влог хийхэд бол хэрэг болж магадгүй юм шиг үлээ. Энэ хямдраад $69 болсон байсан.
Энийг асан. Энэ хоёр бас. Гэтэ хамгийн татагаар бас энэ шүү. Энэний ачаар бичлэг маань бас гоё сонсогдож байгаа гэж бодож байна. Та бүхэнд. Тэгээд бас л энэ. Энийг гэж харуулж байна. Энаараа Монголоос ачаарсан. Тэгээд ээж маань надаа ийм гоё гутал эсхий гутал явуулсан. Тэгээд энд ингээд амар хүүтрэхгүй эсхий гутал тийм амар хэрэг болохгүй мүү гэхлээр хэрэг болно. Ажил дээр доороосоо сургууль дээр доороосоо бэлтанаас амар юу яагаад идэг. Энэ амар гоё. Би нэг бүр ингээд хайрлаад өмсөхгүй хамаа. Яаж яах нэг нөгөө гэрт амгуутан нөгөө нэг янмарын амьсыг өмссөн ба. Энэ амьсыг би бараг 2 жил бараг өмсөж байна. Тэгээд ингээд бөөсөж өмсөж байна. Тэгээд ээж үзчихв шинэ амьсыг явуулаарай за. Яг энэ янмарын энэ шинэ амьсыг явуулаарай яг энэ өмснө. Тэгээд ийм гоё эсхий гутал ирсэн. Энийг одоо бас гоё өмснө. Энийг нэрээ саяны улаан хөр оролттойгоо хослуулаад өмчлөх юм байна. За энийг тавьчих. За тэгээд хамгийн өсөн хүлээсэн бүүдэл өсөн хүлээсэн юм л та. Гэтэ яг эмэгтэй хүнийхээ хувьд нь штэ. Харьсандаа зориулж авсан зүйл байгаа. Та нар бараг гаталж ийн юу гэдгийг. Яа. Бичээрэй. Хэрвээ таасан болвол юу гэдгийг таасан болвол комментээр бичээрэй. Харьсандаа зориулж авсан аппарат гээд бод. Би бүр амар алцнаад байна уушлаарай. Алцнаад байвал уушлаарай да. Ямар амар том бокс дээрсэн. Жижиг юмд явуулахгүй балай. 짜잔. HR booster. Бүхэл эмэгтэйчүүд хэрэглээд байсан. Энийг бол бүр нэрэ үнэхээр авахгүй байхын аргагүй болтон хэрэгсэн. Тэгээд би бас яг энийг яам гэж бодоод харьсаа зүгээр нүрэ аваацсан. Хамтдаа туршиж үзье гэж хамгийн анхны реакшн авдгийг гэж бодоод тэгээд ийм юутай насан энэ нь юу лээ коллаген жели кремтэй насан. Энийгээ түрхээд миний судалснаар зүг буруу юу буруу бол бас бичээрэй хэлээд өгөөрэй. Энийгээ түрхээ тэгээд энэ аппарат ашиглах юм шиг үлээ. Тэгээд хамгийн түрүүнд тэгэл аппаратаа задлаа. Тэгээд хайж мэж авахгүй шууд хутгаар л явж ин би бол амар зэрлэг. Энэ HR booster $150 болоод Amazon дээр хямдсан байсан. Тэгээд авсан байгаа шүү. Би бол үнийг бүр амар сайн санаж байна. $150 болж за авъя гэхэд ингээ үедээ хитээлээ. Үнтэй л хаацсан бас. Нэг заагаад унааж гайхахгүй дээ. Ваа. Энд төч юм аа. Цэнгэлэгч юм шиг байна. Тэгээд энэ заавар таасан байх шиг байна. Booster for usual menu гэнэ. Тэгээд user instruction гэнэ. Хэрэглэх заавар нэ. Ямар хөрхи. Сайн явж ирсэн үү? Чамаач нь одоо хүлээлээ шүү дээ. Мөн ч их хүлээлээ дээ нэрээ. Өнөртөж үзсэн баг. За тэнийг мэдэрч пул мэдрэхгүйгээр манайха мэдэрч үзье. Энэ төмөр байна. Артгаар энэ одоо ингэ явах юм баг та. За асаалаа. Booster mode level 1. Шууд ингэ тэгчих юм. Microcurrent mode level 1 derma shot mode level 1. Air shot mode level 1. Booster mode level 1. За нэг яа хэдүүлээ нөө жели кремийн нүрэнд төрчих. За би ч хоёртаа суучих. За хоёртаа суучих. За таартай. Яа. Би бүр амар тоглоод байна. Бүр тоглоод. Хуруу гараа авах уу дээ. Уа халбагай. Ингэж төрөгдөг. За одоо бүр ингэж өмнө эмгтээлэг болсон. Ийм эмгтээлийг цамц өмссөн. Тэгээ HR booster толчлоо. Цамц маань осолж гин. Энэ маань осолж гин. Яана. Би бүр жоохон гоё жимсний өнөр гэх юм шашин нэг тийм чихэрлэг нэг тийм таатай өнөр өнөртэй тийм. Тэгээ энийг бол хайр юм тагн дээрх нь одоо түрхий штэ айгу бол нааш тавьж байгаа. Энийг хэрэг түрхдэг юм бол ингээд түрхэж. Одоо тэг буцаад тач. Одоо тэг энэгээр нь түрхий да тий. Энэгээр нь түрхэн зөв нөгөө талаар нь түрх юм болов. Вау. Энэ бүр яг коллаген гэдэг нь юм шүү. Манай миний бичлэг үзэж байгаа хүмүүс энийг хэрэглэдэг бол үр дүнгээ бас бичээд өгөөрэй. Please. Вау. За нэг ингэхэд түрхээ хурд аппарата нүрэндээ нэлээ. Аппарата. Яна. Ялингийн за би ядаж энэ заавар маврын харьяа. Өдөрт гинэ daily use өдөр болгон хэрэглэхэд юу зөвлөж ийн гэж байна. За booster mode нэг нь ихнээс нь. Оо. Яг таньмаас шүү. Цахилгаан цохол юм шиг байна. Энэ нүг гинт ингээд гар маа цахилгаан цэцсэн байж байгаа юм төрдөн штэ. Тэр шиг. Яа. Одоо ингээд хүрээ тамгатгаагүй ч юм уу. Вау. Энэ арсыг бүр амар гоё болох уу яг. Би нэг өдөр алга хэрэглэнэ амлыг. Энэ би арч чад арс яаж хөдөлж байгаа юм.
Миний ярьсыг ингээд үлрээс солигдохоор ингээд айгүй хэм гараад идэг одоо ингээд ирүү ингээд тухмоох гээд. Тэгээ ялангуяа энэ дэрснээс хойш бүр ингээд миний ярьс бүр айгүй завгүй. 1 минут өнгөрөв. Нөгөө ингээд хуцааг нь өөрөө хилээд өгч юм шүү дээ. Өөрөө ингээд цаг маа харах шаардлагагүй. Вау. Та надад ийм гоё гэж хэлсэн хэлэхгүй. Хэлээлсэн л та. Гэтэ би одоо л авч ил та. Яа надад бүр тэр үнэн юм үзээгөө. Оо. Юу ярьчлаа сая? Тийм миний ярьсан энэ дэрснээс хойш бүр юм үзээгүй юм шиг ингээд айгүй завгүй батгойг бол үйлдвэрлэж байгаа. Яа тийм усмасан тарах байгаа юм уу? Хоолунд тарах байгаа юм уу? Гэтэ яг хоолноос бас болж байгаа. Яа нэр нарсмаш татнаад. Тэгээд одоо яг энэ аппаратыг би гоё хэрэглэнэ. Шууд ингээд наймаар үрээ чашиг. Ой ингээд энэ дээр ингээд өөрөө цаг нь гараад ирд юм. Оо. За дараачих юм. Оо би унтраачлаа. Юугийн солих чагаад мүүдийн солих унтраачлаа. За тэгээд Booster mode level 1. Microcurrent mode level 1. Microcurrent. Тэр нь ялын. Бас л адилхан 1-3 удаа өдөрт. Оо энэ ингээд вибратор таад байгаа юм. Харагдаж байна уу? Ингээд сая л ингээд хамгийн ихнийх ингээд гэдсэн шүү дээ. Энэ болохоор ззз гэдэг. Ззз гэдэг шүү зөг шиг. Тань зааврууд намын биний дараа нь тутамшихаас одоохондоо ингээд хамгийн яасан хамаагүй ингээд мэдрэмжэл хэлээ да. Энэ microcurrent мод дээр нь болохоор ашныхаа бүтээгдэхүүний төрөгчээд тэгээд ингээд зөөлөн ингээд дотроос нь гадагшин чиглэлтэй ингээд хэвээр гинэ. Ваа. Нөө booster mode гэдэг хамгийн ихнийх нь юу нь болохоор харьсан зүрсэн бүтээгдэхүүнийг бүр цааш нь гүн рүү ингэж нэвчүүлж өгөх үйлчлэгээтэй л гэж байна. За ингээд 1 минут өнгөлөө. За тэгээд дараа нь энэ derma-shot mode гинэ. Apply the skincare product in more slowly and powers on your nose. Энэ нь болохоор ингэнэ. Бас л ингээд харьсандаа бүтээгдэхүүний төрөгчээд зөөлх ингэж гулсуулаад тэгээ яг нүг цэгүүд дээр 1-2 секунд зогс гинэ. Зөөлх ингэж зогсоод ваа. Энэ нь болохоор ингээд 1-2-оос илүү жоохон хүчтэй гэдэг. Энэ юу болчихваа? Ягаад энэ? Энэ зүгээр эснэ. Яг энэ нүдний ойролцоорсон чи айгуу сонирхол болоо. Тэр хараа. Юу болоод? What the? Та нар хачиг миний нүдийг. Би өөрөө. Тэс салли шок гэдэг чи. Энэ болж энэ та. Тийм биш үү та. Толгой молгой. Ягаад энэ авч та. Энэ болохоор ингээд бүх ашны энэ нэг бултангуудыг ингээд цаахан сэргээгээд хоо басараа гэд. Хөө ядаа ажиллаарай гэдэг. Тэгээд тийм юм шиг байна. The dry skin and be cautious not to use hair one area for extended period гинэ. Энэ болохоор хуурай арьсан дээр яах юм бэ? Энэ мод нь болохоор хуурай арьсан дээр яах юм бэ? Тэгээд нэг төрсөн газар ихтэй удаан ихтэй тосороо гинэ. За тийм байна. Ваа, энэ бүр амар таалагдлаа. Одоо ингээд баг бүгднийг туршин чи минийс ингээд нэг тийм өөрөөр ингээд талхан тодомч мэдрэмж төрөх юм. Энэ зүг үү? Ийм мэдрэмж мэдрэх юм би зүг үү? Манайхан туршлагатай хүмүүс нь хэлээрээ. За тийм байна. Тэгээ ямар ч байсан нэлийн удаан хэрэглээд үзье. Тэгээд юу болох нь. За тэгээд манай HR booster маань ирсэн байна. Би нэг яг тасралтгүй 1 сар хэрэглэжээ. Тэгээд гоё сэтгэл хэрвээ та цаасмаар байвал би хэлж өгнө за. Ямар ч зүйл амар үнэтэй бүтээгдэхүүн. 950 энэ нь 16 илүү $17 болоод энэ коллаген желийг хэмжсэн байсан. Тэгээд хоёулангийн захиалсан. Өөр дөндөө олон дотор ингээд бүтээгдэхүүнүүдтэй мэлээ. Ийм serum, энэ Medicube гэдэг энэ брэнд жаа айгүй олон бүтээгдэхүүнүүдтэй мэлээ. Энэ shot юу жилээ. Тэгээд бүгднийг авч бол угаасаа арай тачгүй. Тэгээд энэ нэг ялкны чимэглэл ярьсан байна. Энэ хаалт хоёрын ялкны чимэглэл. Би гоё ялкныхаа чимэглэлийг хийж дуусчаад гоё Instagram дээр гаргална хүүтэйг. За тэгээд өөр арсны юм гэх юм бол ийм маск бас авсан байгаа. Энэ брендийн маск. Би нэг өмнө нь TJ Maxx гэдэг их болчиход явж байгаа. Байсахгүй тэгэхээр авсан. Тэгээд энэ өнөө зохины тас ахгүй юу? Тэгээд ягаад энэ брендийг бол бүгд мэдж байгаа л үгүй тий. Pure явж өсөн гээд тэгээд энэ нь бүр нөгөө ретинолтой зохин тас юм лээ. Үрчлээний эсрэг ретинол ч өөрөө нөгөө үрчлээний эсрэг үрчлээ тэнэлэх тийм одоо юу шүү дээ. Арснаа л зүйл шүү дээ. Тэгээд ийм шатгын байна. Би ингээ юм болгоныг өнөртөж үзье. Өөрийгөө одоо л анзаараад. Тэгээд ингээ зохиндоо түрхийгээд ретинолт болохоор ядаж арай сайн үйлчлэгтэй байж магадгүй миний унжиж байгаа зохинд. Ингээд бодоод авсан. За тийм ээ. Тэгээд дахиад бюро авч үзсэн ийм нарны тас авсан. Бас ийм шатдаг.
Энэ SPF 50 нарны тус. Тэгээд энэ нь болохоор тинтгүй нарны тус нэлээд гоё л яг л юм гоё дүүлгэн юм ярин зүгээр орой шөнийн тос шиг юм гоё дүүлгэн нарны тус. Би угаасаа тинттэй нарны тус төрөж чаддаг байхгүй. Тэгээд энэ SPF 50. Энэ нарны тус амар таалагдсан. Тэгээд дахиад өмнө нь төрөхдөг гэсэн. Тэгээд дахиад нэг гараад ирсэн махаа нагсан. Тэгээд би яштэй нэр нарны тус гэснээс нэг юм асуухад энэ SPF-ийн гота 30-тай, 40-тай, 30-тай, 35-тай, 50-тай гэж байдаг штеп. Та нар энийг юу гэж боддог вэ? Юу илэрхийлж байгаа гэж боддог вэ? Би болохоор нөгөө нэг юу гэж бодсон байхгүй юу? SPF 30-тай, SPF 50-тай гэхэлэр за 30%-тай, 50%-тай нарнаас хамгаалах юм гэж айгүй уламжлж бодож ирсэн. Тэгсэн чинь үгүй байсан мэлээ шүү. Хэрэв мэдчихсэн хүмүүс байвал сайн байна. Энэ SPF 50 30 гэдэг энэ нь болохоор зүгээр нөгөө нэг хэр удаан нарнаас хамгаалах гэдэг хугацааг нь зааж өгдөг юм лээ шүү дээ. Одоо жишээлбэл SPF 50 гэхэлэр энийг 2 дөржүүлээд 100 минут нарнаас арсыг чинь хамгаална гэсэн үг юм нарны тэгэхээр SPF 50-тай нарны тус төрчихтэйгэл 100 минутын дараа дахиад нарны тусаа сэргээх хэрэгтэй мэлээ. SPF 30-тай байх юм бол тэрийг 2 дөржүүлээд 60 минут та бүхнийг 1 цаг 60 минут буюу SPF 30-тай нь 1 цаг нарнаас хамгаалах юм билээ шүү. Энийг мэдээгүй хүмүүс байвал тайлбар мэдээгүй хүмүүс байвал бас лайк дараа. Би энийг бүр бас би саяхан мэдсэн. Тэгээ тийм байна. Өөр чин миний авсан юм за ингээд дууссан юм шиг байна. Тэгээ дээрэс нь шүү дээ хамгийн сүүлд бас нэг за ховжиг болох уу. Энийг харсан чинь гин цамчлаа. Би нөгөө манай сургууль тавьдаг байхгүй юу? Усмус тасдаг. Тэгээд манай багш заяа юу? Манай 4-ийн багш. Айгуу сайн. Би нөгөө нэг яг ус тасах нөгөө практикта юу яаг байхгүй. Сая сүүлийн 2 3 хичээлээ тасалсан байхгүй. Баян маяр гээд Thanksgiving энтер гээд ажил мэл бас хитээсэн. Очиж чадаагүй тэгсэн чинь сая утсан чинь чи нэрээ юу авах уу? Толгой авах уу гэд. Юун толгой гэдгсэн чинь нөгөө маник нэг юм явах юм. Нөгөө манекен гээд манекен авах уу гэд. Тэгээд та надад supply анх нөгөөний сургуульд элсэж байхад амар юм том 2 юм том цүнхтэй supply-ны тэгээд дотор 2 юм толгой молгоо тэгээд өгсөн байхгүй надад манекен. Тэгээд би надад таны өгсөн чинь байгаа шүү гэсэн чинь тэр supply дотсон нөгөөний толгой чинь өсөн юм хиймэл ус болохоор чамд practice хийхэд айгүй юм уу гэдэг байхгүй. Тэгэхээр тийм үү тэгээд та толгой надад өгч юм гэсэн чинь би зарна гэд. Би тэгэн за тэгээ авъя гэд. Тэгээ угаасаа би тийм үнэтэй байдаг гэж бодоогүй заяа энэ толгойг чинь уурлаад би үнэтэй байдаг гэж бодоогүй. Тэгээ надаа чам чи угаасаа гадуур энэ ингээд supply-ны дэлгүүр амар үнэтэй байдаг энэ хүний өсөн ориг үстэй юм толгой амар үнэтэй байдаг. Тэгээд эн чинь уртаасаа шалтгаалаад бас үнэтэй байдаг чи яваарай гэдэг. Сахад тэгэхээр тэгээ танд байгаа юм бол чи supply-ны дэлгүүр харахгүй юм шүү дээ. Тэгээд би танаас авчиж төгөл гэдгсэн. Тэгээ би өмнө нь асуугаагүй. Тэгээд тэгсэн чинь надад өгөхдөө $90 шүү гэдэг. Энийг би бүр сонсоод $90 юм уу те гэдгсэн чинь тийм $90 чи энэ гадуур дэлгүүрээс ийм толгой чи хүний өссөн юм шиг ийм толгой $130-40 авна. Би харин хямхан чамд $90 тассан. Тэгээд би энэ толгойг харъя. Жинхэнэсээ хүний өссөн юм уу? Тэгээд хөө $90 би контракт хийгээл тоглол хайнаж болохоор бас таахгүй надад юу ч. За туршлага болт юм. Туршлага болт юм байна. Үнтэй толгойн үнтэй өсөн дээр практис хийж авч байлээ. Хичээгээрээ гэдэг өөрийгөө яах юм бэ? Хүчлэх юм байна. Тэгээд нэрээ энэ тэгээд би бүр энийг амар урт юм болоо гэсэн чинь тийм урт биш л юм шүү дээ. Тэгээд би $90 шүү гэхээр тэгээ бас 2 3 дахь хичээлээ тасалсан юм чинь яаж үгүй би авахгүй гэх юм бэ гэж бодоод би за тэгээ гэж хэлсэн. Тэгээ мөнгөний өгсөн. Ийм ус. Ийм толгой би $90 авсан. So sad. Намайг одоо баян гэж бодсон батаа тэр багш. Энэ минь одоо юу юм бэ? Тэгээ энэ яг ориг ус байж чадах юм уу? Та нар хэлдэ. Энэ яг ориг ус мөн үү? Би нэг бас амар урт болоод ирэхээр амар үнэтэй болдог. Амар урт чи бараг хідэн ч удаа практис хийн гэдэг тийм. Тэгсэн чинь энэ миний бодсон шиг тийм урт бол биш юм байна. Уус юм үнэтэй юм уу юм толгой? Манекен хүмүүсээ Монголд хийдэг би бараг Монголоос авчиж бизнес хиймээр манайхаа сургуулаад явуулаарай хүний үсэн манекен. Энэ гэхдээ хүний үс бол биш л. Биш л хэлгүү дээ. Хүний үстэй төсөн л материалаар хийсэн билгүү дээ. За тэгээд энэ толгойг авсан энэ одоо амар шиг харагд. Би одоо энэ тулж харсан да. Тулан да одоо энэ тийм. За тэгээд миний худалдаа авалтууд энэ хүрээд ингээд дуслаа. Миний хамгийн таалагдсан бол number 1 бол угаасаа тоос орогч. Тэгээд дээрэс нь энэ medical age booster энэ блэмэр таалагдлаа. Тэгээд өөр дүнгийн харж ижил явах та тий. Тэгээд дээрэс нь ингээд үнтэй юм авчаад бас заримдаа юу яагаад идэг. За автсан юм чинь надад байгаа юм чинь ингээд тавьшраад хэрэглэхгүй байгаад байх үе байдаг уу та нарт. Би заримдаа тэгдэг амар хүсэж ингээд авчингуудаа авсныхаа дараа за надад байгаа юм чинь тэгээд ингээд хэрэглэхгүй мартаад бити тэгэрэй гэж би өөрөөсөө гуйж байна. Тэгээд маш тууштай энэ нарсныхаа продыг хэрэглээд бас нарсныхаа асуудлаас гарах гэж найдаж байна. Тэгээд та нар бас миний авсан юмнуудаас хамгийн таалагдж байгаа. Тэгээд дээрэс нь би тэр өмдийг бас сайн мэдгүй л юм. Бас хэлж өгөөрэй. Би тэр өмдийг бас буруу сонголт хийсэн юм шиг яг Авиця гэдэг энэ дэлгүүрээс авсан юмнуудаа энэ цамц ч их амар задгаа санагдаад тэр өмд ч гэсэн жоохон нэг тийм сонин яг дэлгүүрт өмсөд үсгээд арай өөрөөс авахгүй юу. Сонин санагдав авчлаа. Тэгээд та нар бас хэрвээ надад зогч ивэл бичээрэй. Би бас мэдгүй наа.
За тэгээд янасаар миний бичлэгийг бас миний өнгөө юу дурсна ингээд харсанд баярлалаа. Тэгээд өнөөдөр дараагийнхаа бичлэгээр уулзцай. Subscribe хийгээд лайк дараарай. Bye bye.